За хаа guys юу яах юм да. Шинэ CC хэлсэн одоо Outlaws-аар jungle хийж тоглох болно. Шинэ season эхлэхэд ер нь хэлэхэд бол бүх бафнууд 25 секундээр төрдөг болсон. Тэгээд ямар ч ялгаагүй ямар ч баф авсан level 2 хүрдэг болсон болохоор аль болох дээдлэн бафнаас аваад level 2 үрж ивж байгаа. Jungle хийхдээ ер нь бол тэгээд мэдтэй туслах хэрэгтэй, мэдийнхэн хоёртойгоо нийлэг гуруулаа сайн байлгах хэрэгтэй. Болж үл итгээ авчих хэрэгтэй авахгүй байсан ч болно. Яг л уйлт амархан хүрдэг болсон болохоор мэдчин дарамтлуулаад байвал очиж туслах хэрэгтэй байдаг. Ингээд зэрэг мэг авч чадахгүй бол очиж зэргийг авч өгөөд туслаад ингээд мапа бас сайн харж байгаа хэрэгтэй доор харж байгаа. Ингээд dot XP чинь жоохон сул байгаа учраас бид нэр төртөл дээр сул байгаа байвал ирж чадахгүй, ирсэн чинь хэрэг болохгүй гэсэн утгатай. Ер нь бол авсулсын одоо уйлтын гинэ пассив нь одоо ер нь бол Махираны HP-гээр нардаг болсон. Тийм учраас Махирог амар дэмжилдэг. Тэгээд манайх стак их алдаж болохгүй. Стак ингээд дөрвөөр нь байлгаад яваад байх хэрэгтэй. Ингээд нэгээ дарж уртсаад бафан дээр очиж зодоод хэрээрээ ташлаад гэх мэт. Одоо энэ мобн дээрээс харах юм бол айлын мэдэн одоо дээш явах гэж байгааз. Тэгэхээр энд одоо XP-ийн ганцаараа эсвэл айлын корнер дирж магадгүй бодох хэрэгтэй юм. Тэмдээс XP-г нь алчих хэрэгтэй. Гэхдээ лапо яг урагшаараа төрж орж ирэхгүй ингээд ардаа байгаад учраас ер нь бол ингээд зүгтчих учраас дээрээс нь ирэхээр ингээд амдаж отж байгаа шиг байна. XP-ийн пликергүй ингээд бүр урагшаа ороод ирсэн байвал ингээд ороод алаад өгөх хэрэгтэй. Тэгэхгүй манайхан ороод хэрэггүй байхгүй шүү манайхан. Яг нэгдүгээр скил нь ингээд CC дардаг ч гэсэн 3-ны эсрэг үзүүлгээ өгөх нь Араа хоёр нэг хоорондоо дуваа тоглож байгаа болохоор ингээд энийг хараад ингээд хөвтөлтөөр миний видео болгох одоо түр заахгүй удаараад байсан. Тэгээд мэдээ хийгээд миний давуу тал хэрэгтэй. Одоо энд бол ингээд 3 эсрэг нэг тоглоод ингээд ядагчж байгаа. Mid support-ийн ингээд онцлог харах хэрэгтэй манайхан. Яг энэ манай юзангул айгүй аимхай чихэлээд байгаа болохоор ингээд ерөөсөй гарч ирэхгүй байгаа даа. Медихийн онцлогийг спортын онцлог ашиглах хэрэгтэй. Спорт яг дээрлийн нэг 4 өгөхгүй учраас ер нь бол ашиг болж чадахгүй. Гэхдээ энэ меди ч болохоор айгүй ашигтай. Тэгтээ ингээд хэрвээ чи ингээд яваад оронгууд чам дээр бахан хоёрнууд ингээд аваарангууд франко идэж мэдэнгүүт чинь нөгөө танаа медж ултаараад бүдгийн станцдаг учраас тэр оронч шууд аврагдаад айл хятан алах боломжтой. Тэгээ манайхан завсар гарвал фармдаад зай гарвал ингээ бүшлээд ах хэрэгтэй. Яг айлын 2-2 доор байгаа зү харин. Мэж нь танк тийм учраас мэднэ хоосон гэсэн үг. Тиймээс аль болох бүшлээд ингээ голдын аваад ах хэрэгтэй. Голдын задлаад энэ шаршилт. Мэж чи ингээ өгч байгаа эсвэл ингээ харьцаж байгаа юм хүү байдалд үед мэдийн аваад ингээ бүшлээд ах хэрэгтэй. Их төрөл төргөөс өмнө бол межийн зэргийг авчлахгүй. Яг л өгч төрөхгүй бол тэгэл төрөхгүй мэдэн чам дээрээ тусуулж чадахгүй. Хүний хэлүүдээ тэгээд төртөл авч чадахгүй жалгарна гэсэн үг шүү дээ. Гол нь ээлийн мэддээ туслах хэрэгтэй. Яг мэдийн тухай ер нь бол бичлэг оруулсан тэрэн дээр хэлсэн байгаад мэд чинь сул байх юм бол үнэхээр хэцүү байдаг. Яг тэгвэл хоёр жишээ нэг айлын мэд мэж яваад хоёр дэч ингээд жалгаруулчихдаг. Тийм ч гэсэн чам дээр туслах юм байхгүй гэсэн. Тийм ч айл болох мэддээ ирэлээ тустаад авах хэрэгтэй. Харах юм бол дээр одоо ингээ хоёулаа байна гэсэн. Тэгэхээр энэ гуруулнаа л байгаа гэсэн. Тийм учраас ер нь хүний идэвхтэй учраас хэлэх дээрээ далаад явчих хэрэгтэй. Тэгээ медиатрийн аль болох лоуруулаад аль чадхаар гэх юм бол ер нь байлгах чадвар багч гэсэн. Тэгээ тэр орондоо аль бафнуудыг бусаад өөрийнх нь бафнуудыг авах гэсэн. Тэр одоо өөрийнх нь бафыг аваад ингээл энэ харах юм бол лапо скорид хийж жаад тэгэхээр одоо лапогийн сайн дарамтлаад өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол алахгүй ч гэсэн лэнд ер нь бол ингээд хийх чадвар юм хийх чадвар нь буурчдаг гэсэн үг. Тийм учраас аль болох лэнд рүү нөлөхгүй цаг хожоод лээ болоод ингээд төртөлтөрсөн одоо блог авчин гарсан байна. Ер нь бол төлөвлөлтөд тоглох хэрэгтэй манайхаа. Бүр аим ширлээд тах хэрэг төрөл ахт ер нь манайхаа аим ширлээд тах хэрэг байхгүй шүү манайхаа. Мэд чи ингээд зүсэг болсон учраас чинь тийм учраас ер нь бол аль болох байлдаад хүний давуу гаргаад тэгээд төрөл аваад юм амар байлдаа сурч нэг хэрэг гарын хайраа тоглоод сурч тийм аваад. Стёны милона ингээд
лапо шиг юм газар дарж хэргэлдэг юм AO скиллтэй хэр нэсрэг ер нь бол ингээд нэг батартай наадах хэрэг байхгүй. Ард нь хараад нэг хероонд нэг скиллийнхэн дэмэж авах тийм байдлаар. Тэгээд ласт нондраа амархан төртөл аваад хилээнийх нь хероонд байхгүй л тэр даагуур биштэй 5 авах маа. Эндээс харах юм бол одоо дээр одоо жоохон хэцүү Beatrix хөгжөөд байгаа. Тэгэхээр одоо дээшээ явсан зорилготой доотлогон бапн тэгээ дээшээ очно гэж бодох хэрэгтэй. Ер нь тэгээд хожлын гол нууц нь ер нь бол тэгээд обжективүүд аваад гол нь сайн бүслэх байдаг шүү за. Ер нь бол үүсний хувьд бол энэ стан болон стовыг удаашруулж ингээд дөрөвчний багасгадаг тийм батал авчих хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэгнийхэн дараа ер нь бол Varax ямагт авах хэрэгтэй 2 дугаар айтмаар. 3 дахь айтам бол ер нь ямар ч айтам байж болно. Angela интер supportтой үед ер нь бол тэгээд Angela орж байгаа учраас шийдийн нэг хэсэг нь Oracle авчиж болно 3 дугаар айтмаар. Бусад үед бол ер нь brute force авчна. Brute force нь яадаг вэ гэхээр нөгөө 5 stack хүрэх юм бол чи хурдангуй. Яа тэгээд чиний damage чинь бас ихсдэг. Ягаад гэвэл мах болох тусам чиний damage чи ихсэж өгдөг brute force тийм учраас ер нь бол ашигтай. Авлуусын нөгөө пассиваараа 4 болон шууд HP-гээр нь зөгтөг учраас ер нь бол айгүй damage-тэй пассив 4 болох үед. Тийм учраас damage нэг шаардлагагүй. Шаардлагатай үед бол аавна. Тэгээд тэр хоёр айтем айл нэг ингээд авчиж болно. Тэрвээ Oracle авах юм бол тэрнийхэн Guarda Helmet энэ төр авч тоглоод ер нь боломжтой. Айл чин листийн интерфейс байх юм бол тийм айтем авчихна гэсэн. Харин их амархан байх юм бол ер нь бол Oracle-ийн дараа ер нь бол Rose Gold энэ төр аваад болчихсон шүү дээ. Тэгээд ер нь бол авах айтем бол ижилхэн. Тэрхий чин хэцүү ингээ хийлтэй байх юм бол C хэлбэр авахгүй гэх юм бол тэгээд Rose Gold аваад Wings аваад тоглож. Махаа тоглож болдог шүү. Айл чин ингээд supportтай болохоор айл чин танах нэг хитрхи эмзэг бол ингээд алаадлаад болох. Энэ тавар dive байхдаа манайх ингээд өөр нь бодох хэрэгтэй. Тавар хэд дэмжлэгтэй их багаар дэмжилдэг. Тэгээд дараагийнх нь болохоор ингээд дэмж нь ихсэж яваад идэг. Хоёр дахь цогцолт нарайгаагүй, гурав дахь нь бүр чанга, дөрөв дахь нь бүр чанга гэдээ алаа хийчихдэг гэсэн. Тийм учраас нэг хоёр захиулаад гараад өөрийнхөө хүнийг нэг хоёр захиулаад нэг хүн гарангуут нь тэгээд танаа нэг хүн гэдэг үед ер нь бол мангар олон захиулдаг учраас та юу нэг амьдрал ганцаараа үсгэлтийн аваад иж болохгүй. Тэгээ вартад вар илүү очиод орчихсон тэтгэхгүй юм гэж тоглоод байгаа. Тэгэхэд манайх нөгөө аудисын скиллийн талаар сайн тайлбарласан бичлэг байгаа тэрийг үзэж байна. Тэрэн дээр нэгдүгээр скил нь ер нь CC гэдэг амархан CC-нэд орохгүй амар hard CC л орно гэсэн үг. Энэ Parankaгийн үед Kachaгийн үед энэ hard CC л өөр CC орохгүй тийм учраас нэгдүгээр скилийнхэн тэр CC өмнө нэг сайн ашиглах хэрэгтэй. Стаарахгүй. Тэрэн дээр шууд айлынхаа скиллүүдийг сайн ингэж фейлдүүлэх хэрэгтэй. Фейлдүүлээд тэнгуут ч надаа таныхан дээр хийх скиллүүд нь багасчих учраас ер нь бол таныхан байлтахад амар болно гэсэн тийм учраас айлынхаа скиллүүдийг ингэж алдуулах хэрэгтэй. Саний шиг ингэж скиллгуудаа шахацсан байгаа үед найлуулах түрээд ороод ирэх хэрэгтэй. Урдлынхны хэрэг нь биш ингээ артлын дэмэж эмзэг хэрэгнүүд нь гүйдэж талаад байх. Тэр нь амар гэсэн. Тэгээд ер нь дээр айл нь бүшлэх гэдэг бол тэр нь айл болох ингээд дээр бүшлүүлж байгаа ч гэсэн урд мэдээр нь бүшлээд дуусгаад байгаа хэрэгтэй. Тэгээд дээгүүр нь листли одоо өгөхөд байгаа айлын марксм нь илүү учраас дээд тэргийг авчиж байгаа. Тийм учраас ер нь бол зэрэггүй юм чинь бүшиж чадахгүй гэсэн. Жохон тайм авч байгаа гэсэн. Ингээд хямаагүй ороод ирж байгаа юм бол сайн шийдэх хэрэгтэй. Энд дээр бол ер нь авч байгаа ачлал нэг над руу ороод ирвэл жүтэн авахгүй явж байгаа. Тэрхий би гүн орж байгаа учраас нэг ашиглаж гарч чадаагүй тайм нь тараад Beatrix нь алдаж байгаа. Beatrix ингээд гайгүй хөвцсөн болохоор ингээд дэмжтэй болохоор арай гайгүй байгаад байгаа. Ийм үе 5 вар дээр гоё зайгаа мэдэрж явах хэрэгтэй. Beatrix нь хол байх юм лиг уртлын хөнөдөө сайн зодтолтоод шууд лавруулад ирэх хэрэгтэй. Beatrix-ийн ер нь бол ганцаараа байгаа Beatrix-ийг алчна гэсэн үг. Beatrix-ийн. Тийм учраас ер нь бол яг хүмүүс хиндэгэд байхад нь бол хамаагүй зодтолж болохгүй. Яг дэмж дэлгэрэх гэсэн хөгжсөн дэмж дэлгэрэх нь хадад зодтолж болохгүй. Тийм учраас айлуулах марксмен холдонгууд нь очиад тэр урд гараад байгааг ингээд зодоод байна гэсэн үг. Энэ хүмүүс ингээд нэг нэгээр орж өгөөдэй болохгүй. Манайхан өгөөдэй үед ер нь тэгээд айлуулах дэмж
дэмэжлээд зэрэг аваад ингээд хамгаалах арга жишээ бодох хэрэгтэй. Тэгээд нэгдүгээр скил нь дараад ингээд стаа ордгоос ингээд ultimate skill нь бас ижлэн. Гэхдээ нэг өөр юм гэх юм бол ultimate skill чинь ямар ч стаа орсон ер нь бол зогсохгүй. Тэгээд тийм hard стаа хийх юм бол зогсон. Гэхдээ нэгээ дараад CC имmunтэй байхдаа үлтэй их юм чамайг зогсоох юм байна. Тэгээд дуртай газараараа савсавсав гэдэг ингээ атгаа гэдэг нь атгаа гүйж чаддаг. Гүйсэн хэвээр нэсний зогтож чаддаг байхгүй юу? Улт нь айгүй хурдан. Тийм учраас нэгийнх нь CC иммун дээр хийж болно. Тэгэхгүй шууд ултай их юм бол одоо Корпогийн 2 ч юм уу элсвэл ямар нэг стандарт арах юм бол тэр газараа зогсчдаг гэсэн үг гэдэг. Өдөр чи ултай өдөр 2 шийдэх юм бол яг тэр газараа ингээ хөдөлж чадахгүй ултай хийгээд ингээ зогсож явах нь зогсно гэсэн үг. Тэрнийхэн дараа дахиад хөдөлнө гэсэн үг. Тийм учраас ер нь бол чин тэгээд дагаж явж чаддаггүй. Тийм учраас нэгээ хийгээд CC иммун хиймүүдээ ултай хийгээд дагаад явж. Шууд максимум локалж болно гэсэн үг. Чамаа зогсоох юм байхгүй гэсэн. Ер нь л энэ паранка кача байхгүй учраас. Марксмен байхгүй үед ер нь бол аль болох ингээд наан магийн дэмжлээд байгаа хэрэгтэй. Марксмен зохилтынх нь ингээд яг рейнжнийх нь энэ наан ингээд бултаад тэгээд марксменээс ингээд холдох юм бол сайн дэмжлээд байгаа хэрэгтэй. Тэгэл энэ илүү гаргаад хажиж хэрэгтэй гэсэн. Урдлынх нь коврууд нь ловж стоолоод ирэх юм бол ер нь бол дийлэхгүй гэсэн үг. Тийм учраас аль болох боломж гаргангуут нь л урдлын эдийн дэмжлээд артлыг хаална гэсэн. Тэгжил баар аавна гэсэн үг. Тэгэхгүй яг уртл руу н ороод дайрыг дижвэл болохгүй. Цэвэрхэн дэвлжээ гэдэг ингээд аль болох хөгжөөд бапаваад байх хэрэгтэй. Эндээс харах юм бол манай занг аль болох ингээд мэйжин дайрж байгаа. Ингээд энэ оронд салжиж гин гэсэн үг. Марксмен хаяад ингээд салаад явчих гэсэн. Энэ оронд нь ингээд марксмен дээр. Тэгээд тэр хоёр тань зураалтаад байгаа танк юм. Аль болох би энэ хэлийг надад үзэж байгаа тав хүн одоо хитрхийг жалчаад нуршаад байвал тав хүн хэлээрээ. Ер нь бол ярихгүйгээр бичиж болно шүү манайхаа. Яг аль талаасаа эхлээд байгаа гэх юм бол ер нь детондер буюу тэр байцаа төрөх тал дээр очиод зэрэг ингэж авах зэрэг нэг бапа авах хэрэгтэй. Аль болох аваад энийг ер нь бол айгүй хурдан авчихна гэдэг деточ нь авах цаг хугацаа байгаа зөндөө. Тийм учраас тэр энд ер нь бол айлынх нь тэр дээр идэрваз иймэрхүү гайгүй үед бол энэ хоёр дахь бапа авчихсан дээр авахгүй мэд дээр хэцүү байх юм бол ер нь шууд нэг эхний бапа аваад мэд дээр туслаад авах хэрэгтэй гэсэн үг. Мэд дээр туслаад айлын мэжиг жоохон атаклаад цааш нь тавлал нь ухраачих юм бол ер нь л витамин тэр амарх аавна гэсэн үг. Хэрвээ айлын корн ганцаар хүрээд ирэх юм бол ер нь л тэгээд дайраа давтлаад алаад юм уу баг тустай болгоод айлын бап руу орчиж болно гэсэн үг. Эндээс харах юм бол ер нь бол манай XP XP-тэй сайн байлдаад байгаа гэсэн үг. Сайн байлдаад байх юм бол ер нь бол айлын ингээд XP чинь ингээд скиллгүй болоод учраас чи талгад ер нь бол төхөм амархан болчдөг. Тийм учраас тийж очиж ална гэсэн бодолтой байх хэрэгтэй. XP чи идэх болчих юм бол ер нь төртөл амар амархан болчдөг. Бодох юм бол ер нь доош явж ирсэн ч баруун тэмцээс максимум болчих боломжтой. Тийм учраас ингээд миксээ сайн хилээд максимум харуулдаг хэрэгтэй. Яагаад гэвэл хоёр сайт чинь ингээд хоорондоо ингээд нэг эсрэг нэг сайн ингээд байлддаг учраас тийм харж чадахгүй ингээд мартчихдаг учраас тийм бол хараад сарнж байгаа учраас аль болох хилээд анхаарах байна. Тэр дээрээ энэ хитрхийн юм хоцорсон банк хийх юм бол ер нь төртлөө алдна. Тийм учраас аль болох бодож явах хэрэгтэй. Гэхдээ яг ингээд төртлөө авч чадахгүй XP ч муу байх юм бол голдоо ингэж ихэд бүшлээд иж болно бас. Ер нь бол тэгээд хамт тоглож байгаа хүмүүстэй аягүй сайн ойлголцох хэрэгтэй. Одоо чиний бопнууд байхгүй учраас айлын бопыг аваад ингээд тоглоно гэсэн үг. Тэгээд ер нь бол сая Red-с гэсэн учраас Red нь байж болно гэсэн үг. Хэрвээ эрдчин байх юм бол Red нь ороод ингээд байлтж болно гэсэн үг. Ер нь одоохондоо Leo-гоос илүү байгаа гэсэн үг. Leo ер нь Red аваагүй байна. Манайх ингээд ер нь бол хитрхи алгачгүй бүштэгчгүй нэг линд ингээд байгаад их юм бол ер нь бол тэгээд эрлийг алдна гэсэн. Тийм учраас ер нь бол бавчин дөрөх юм бол гэс бапаваад
айлынх нь максимум алдсан бол зэрэг ингээс аваад бүшлээд яваад байна гэсэн. Тэгээ гол нь яг байлдахтаа ер нь стакыг 4 болгоод байлбал ер нь тийм шүү дээ гэсэн үг. Тэгэхгүйгээр пассивчин дөрөг үүдээ бол ер нь хүн алахгүй дээ. Чид алуулсан гэхээс. Тэгээ пассивчин дөрөх юм бол одоо ингээд цаашаа ингээд татарч орж байгаа ш. Тэр нь ард нь хэрэг нах юм бол чиний спел вампир чинь давхар ороод чиний одоо захиртын спел чинь цуснах хөл чинь илүү их болно гэсэн үг. Тэгээ айл чинь ер нь бол давхардаж байгаа гэсэн үг. Ер нь Лио ретрит илүү болохоор ер нь ингээд амар чичрээд төрөл авах гэдэг хэрэггүй. Байлдаад ингээд алаад хөөж уулаад аль нэг нь хийгээд төрөл амар авч чадах хэрэгтэй. Ер нь бол доор гайгүй илүү болсон болохоор шууд дот лэний хаяад дээшээ гачаад байгаа гэсэн үг. Тамууц жоохон манай хүнийг дээрлэхэд одоо өлттэй болсон бол тэгээд байгаа учраас апа аваад одоо дээшээ бүшлэн гэсэн зорилготой явж байгаа гэсэн. Understood. Ер нь айлын хэрэг ер нь ингээд сул орхидож болохгүй. Доор одоо бүүнд манайхан мэд дээр тэгээд одоо доош явж байгаа учраас ер нь айлын ингээд бүшлээд байгаа хэрэг ингээд зогсоогоод алаад тэр гэмээр ингээд бүшлээд байх хэрэгтэй. Destroyed a turret. Our turret is under attack. Тэгээ ер нь аль болох дэвлэх боломжийг олохгүй байх хэрэгтэй. Төвч байгаа хэрэг байна гэж
тавраас ингээд зоондоод очиж дарамтаад ер нь бол ингээд илүү авсан байгаа гэх хэрэгтэй. Артлынхын дэмэж дээрүүдийн ингээд хөөж уулаад ордоо аль болох амьд байх хэрэгтэй. Орч амьд байх тусам том зэрэг гарна гэсэн. Энэ ч бас ер нь артлынхын дэмэж хөөж уулаад алаад технологи ер нь амархан хатцгаа. Тэндийн ер нь дэмэж чадахгүй ингээд орж чадахгүй байхад ингээд ордоо аваад тэгээд энэ ч наас Welcome to Mobile Legends. Ер нь бол ингээд айлын ром чинь ийм орж ирдэг иймэрхүү хэрэгнүүд байх юм бол аль болох ингээд бапа баш руу ингээд чирж ороод нууцаар ингээд аваад их хэрэгтэй. Тэгэх юм бол ер нь бол амар хамаг орж ирэх юм бол ингээд задаа цохиод нэг дэмэжлж учраас ер нь хамаг орж ирж чадахгүй гэсэн. Алс туристик цав байх юм бол ер нь бол ямар ч танкийг ер нь бол айгүй хүчтэй зөгтөг учраас тэр зүгээр гэсэн. Тэгээд амар авчих хэрэгтэй. Паниктад хэрэг байх юм байна. Ер нь бол чам дээр ингээ ромд байгаа л их юм бол бодох хэрэгтэй. Бид дээр нэг хэрэг байгаа, манай хоёр хэрэг байгаа. Үүнээс ер нь бол бид дээр илүү юм байна гэж бодох хэрэгтэй. Чи наараа мөн жоох ингээ торгоогоолох юм бол танаа хоёр зүгүр зэрэг бас туслана гэсэн. Туслахгүй байсан ч ер нь болно. Тэгээд ер нь бол ингээд төртөл мөртөл төрж яхад ингээд хамаагүй эрсдэлтэй зүйл хийж болохгүй шундалтаад ер нь бол төлөвлөж баарах хэрэгтэй. Ингэж байгаа учраас ер нь одоо айлын кор амьд юм чинь төртийг чинь аавна гэсэн үг. Ер нь бол сайн кор бол. Тийм учраас ер нь л айгүй төлөвлөгөөтэй баардах хэрэгтэй. Одоо энэний дараа ингэн тэгнэ ингээд тэрхүү баардаад тусах болчмол төртөл дээр байлж чадахгүй тийм учраас тусаа хайрлаад баавч бай. Одоо энэ түр харах юм бол хүмүүс байлдаад хамаг скиллгүй болсон гэсэн учраас энэ дараад далаад явж байгаа хэрэгтэй. Боломжгүй бол гэс бафнууд аваад чадах хэрэгтэй гэсэн. Одоо корн авахгүй ч бүлүү бафгүй. Бүлүү бафн байгаа. Тийм учраас энэ бүлүү бафн амттай болсон. Одоо эндээс харах юм. Одоо чанга болтгүй гэсэн. Тэгэхээр одоо танаа мэд чинь амар гэх мэт. Ер нь бол тэгээд энэ мэд бас ингээд хүмүүсийг хөгжлөг булгаад иж болохгүй тийм учраас хүн чи ирж яваад айлах хүлээж байгаа тэрийг аваад өгөх хэрэгтэй. Янз бүрийн баш руу орох дээр нь ингээд нэгээ дараад CC өмнө бод арах явдаг. Госэр нэг стандарт гэдэг юм шиг л байгаа.
харах юм бол түрүүний хэлсэнчлэн одоо айлын мэдээ байх юм бол Attack! Request backup! But still, no match. Hero resurrected. Fight to the last breath. Launch attack! Level 4. Ult is ready. Эндээс харах юм бол түрүү хэлсэнчлэн аль болох ингэ вара хийгээд түрүүнийх ингэ эрлийн мэдлэг авсан учраас аль болох вара хийгээд ажлынхаа хөөж удаад асаад төлөвлөлт авдаг. Гэхдээ соёлын башин ингээд Hero нууцлах юм resurrected. төрөлдөж авах эрсдэлтэй учраас айгу юугүй. Тэр ихтийн ингээд давуутай хэрээнүүд ахын бүр нь олчтой авсан гэсэн үг. Лиамор гэмээр сэв юм шүү. Хоёрдугаар скил нь нэгдүгээр скил нь амар хүчтэй төлөвлөлтөөр авдаг шүү. Тритээ зүйл авдаг гэсэн. Тэгээд болгоомжтой хэрэгтэй. Тэр нэг байлдаад авах хэрэгтэй. Тэрхий гүн орох юм бол ингээд тасаа тусаар тагтаад ингээд болж байгаа. Ally has been slain. We're ahead in gold. Ult is not ready. Initiate retreat. You mess with the wrong Ult is not ready. enemy battle spell on me. Hero resurrected. Rotating. Thank you. Replay. Your burns on. Killing spree.
that. Fight to the last breath. Ult is not ready. Taste of fury. Get that. Initiate retreat. Initiate retreat. Ult is not ready. My name is Ult is not ready. Hero resurrected. Ult is not ready. Not. Enemy battle cell CD. I'll carve my own path. Killing spree. Our turret has been destroyed. An enemy has been slain. Ult is not ready. Zone. Our turret has been destroyed. Ult is ready. The crazy days are Launch attack! gather up the Lord. Ult is ready. Taste of fury. Attack the Lord! Superb tanking. Superb healing. Hero resurrected. Double kill! Launch attack! Ult is ready. Ult is ready. Ult is ready. Your team destroyed the turret. Kill! Your team destroyed the turret. За баяртай guys. Дараагийн бичлэгээр илүү гоё бичлэг оруулах чанартай богино хэмжээний. Лайк болон саб дараарай манайхаа.